гэдэг тийм чиглэлийг Улсын хурлын гишүүн Бямц цогтоос үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар ерөнхий сайдад асуулга тавьсан. За энэхүү асуулгын хариуг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Улсын хэмжээнд 13 аймагт үйлчлэлт хүндэрсэн цасан бүрхүүлтэй байна. Иймээс эдгээр аймагуудад өвс тэжээлийг хөнгөлөлтөө өнөр борлуулах, үнэхээр үйлчлэлт хүнд байгаа аймаг сумдад өвс тэжээл зөв хуваарлах асуудлыг яаж зохицуулж байгаа талаар гишүүд тайлбар өгслээ. Тэр аймаг дээр яг тэр тэжээлийг өгж л байгаа юм л да. Тэр тэжээл бол яг зүгээр анханасаа л сэргэн сайдад тухайн хөдөлгөөний сайдууд бас хэлж байсан. За энэ тендерийн одоо квотор орж иж байгаа тэжээл 25 кг-тай хэвэг бол нэг 9600 төгрөгийн үнэтэй байгаа. Яг аваад одоо өгье гэхээр эднэр бас асуудалтай байгаамаа. Ноосны урамшууллаас өгчих гэж байгаа. Одоо эрх зүйн зохицуултыг хийж чадахгүй ийм зүгээр одоо салгарч байгаа асуудлууд байгаа учраас энэ дээр бас анхаарч өгмөр. Дунджаар нь аваад үзэхэд хамгийн их борлуулалтаа хэвгээр жишээ аваад үзэхэд Улаанбаатар хотод бол 520 төгрөг 1 кг буюу эсвэл 1 тонн 520 мянган төгрөг байсан. Бид нар 11 сарын 1-ний байдлаар авч үзэхэд одоогийн байдлаар бол орон нутагт сумд малчтад хамгийн ойр цаг болох сумдад нь борлуулалтыг нийлгүүлж байгаа. Дундаж үн бол 400-аас 420-оос орчим мянган төгрөгөөр 1 тонн борлуулалтыг явж байгаа. Үйлжилт хүндэрч эхэлж байна. 114 суманд зодорхоо одоо зуудын байдалтай цагаан зуудтай болсон үйлжилт хүндэрч эхэлж байгаа. Цаашлаад одоо энэ 7 хоног цочор хүүтэр нь 40-45 градус хүртэл хүүтэр нь 20 м/сек хүртэл одоо цасан шуурхтаа улсын нийт нутгаар. Энэ бол үндсэндээ хамгийн одоо хүнд цаг үе маань одоо эх 7 хоногт болох гэж байна. Цаашлаад цагаан сар болоод одоо бас харьцангуй дулаарна. Гэхдээ хавар гэж урт хавар бий. Тийм болохоор бид нар одоо энэ цаг хугацаагаа зөв тооцож өвс тэжээл боломж бололцоогоос зөв хуваарлах хэрэгтэй байна. Энэ тал дээр одоо сая ярьж байгаа тэр тэжээл өвсийг хөнгөлөлтөө үнээр за дээрээс нь зээлэр олгох, нүдэ болсон эзэд нь хүргэх энэ талд бид бас илүү анхаарч ажиллах ёстой. За 34 аж ахуйн нэгжний ерөнхийдөө хамгийн бага үнээр малчтад энэ хямдралтай үнээр өвс тэжээл оруулж ирэх талаараа гэрээ байгуулж орж ирсэн байгаа. За энэ ажлыг зохион байгуулах малчтад хүргэх тал дээр ер нь бол хүн сүт аж ахуйн үйлдвэрийн яам дээр 3 ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Түүний нэг нь бол хяналтын ажлын хэсэг, бүх аймаг сумын одоо хөдөө аж ахуйн газар, мал эмнэлэг үржлийн засгийн мэргэжилтнүүд ч бас орсон ийм ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр байнга 7 хоног болгоны 4 дахь өдөр болгон бид нар мэдээлэл шинжилж байгаа. Харин интернетээр бид бүхэн бас энэ борлуулалтын талаарх мэдээлэл аж ахуйн нэгжүүдээс тухай бүрд нь аваа явж байгаа. Өвс тэжээлийн нөөц хэдийгээр хангалттай хэмжээнд байгаа гэх боловч нөгөө талдаа хүндрэлтэй байгаа нэг зүйл нь шатхууны хамсдал. Зуршлах сайн байсан аймагуудаас өвс ачуулах гэхээр аймаг суман дээр нь шатхуун олдохгүй байгаа хүндрэлүүд байна. За иймээс үүнийг хэрхэн зохицуулах талаар тодрууллаа. Шатхууны асуудал байж байна. Шатхууны үн одоо өсөх хандлагатай болцсон, хомсдол бий болох гэсэн асуудал яригдж байгаа. Эдгээр асуудал дээр одоо бас багцлаад одоо манай ажил хариуцсан улсууд тодорхой хариултууд өгөөч. За шатхууны нөөцийн үлдэгдлийн талаарх мэдээллийг 2018 оны 1 сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын төсний бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 60 хоног, А92 болон 95 автобензинүүд 34 хоног, дизель түлш 35, ТС1 буюу онгоцны түлш 18 хоногийн тус нөөцтэй байна. Загжуудаа сайдаар ахлуулсан ажлын хэсэг маань ажиллаад л энэ импортлогч компаниуд энтертэй ажиллаад байгаа. Ямар ч байсан одоо бол үн бол нэмэгдээг байгаа тийм үү? Үн нэмэгдээг байгаа, нэмж болохгүй гэсэн тодорхой шийдвэр гартал бол нэмж болохгүй гэсэн тэр зохицуулт хийгдээд ингээд явж байгаа. Ялангуяа одоо хамгийн их өргөн хэрэгэлдэг тэр бензиний хувьд бол Үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд мөн орон нутгийн чанартай даваа нухчаагт осол гарах эрсдэлтэй замууд дээр шуурхай хэсэг томлон ажиллаж байна. За мөн аслагдсан аймаг сумдад байгаа жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлт иргэд мөн отроор үйлжиж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлэх зэрэг асуудал бүгд төлөвлөгдсөний дагуу хийгдэж байгаа гинэ.